Залуухан хар хүү сэлгэвч аргарч ус аях хоолоогоор дамжин дээвэр дээр гараад хэсэг зугаалснаа гарсан замаараа эргэж байшинд орж ховцаа тайлаад орондоо оров. Өдөр нь сэрүүн байхад нь нөгөө сэлгэвчээрээ гараад орхиж гэтэл сэлгэвчний бяцхан онгорхоогоор өрөөсөн гар толгоохоо арайхийн гаргаад золтой л тэндээ гацчихлгүй дөнгөн данган багтаж үлээ. Ганагийн сүнг давтай морил. Сомнамбулын аялал. Нойронд явж хөдөлж ямар нэгэн зүйлийг хөвдөг хүнийг сомнамбул гэж нэрлэдэг юм. Академик шинжилгээ ухаан сарны хэмнэл хүний биеийн байдал хоёрын хоорондоо ямар нэгэн уялдаа холбоо байгаа эсэхийг тодруулах хүсэл сэтгэлээр тунчмархан байдаг юм. Гэтэл үн эрдэнэс шашин шүтлгийн альва зан үйл, хар домын зан үйл, өвчин зовлон ангаах, үр мод тарих, ургац тариах хураах, шинэ үйл хэрэг эхлэх зэрэг амьдралтай холбоотой өчтөчнөн олон чухал асуудалд бид сарны хэмнэл давтамжийг ямагт харгалзан үзсээр ирсэн төдийгүй одоо ч чанд мөрдлөг болгосоор байгаа юм. Хүний амьдрал ах үед сарны давтамжийн нөлөөлөл яаж тусдгийг бүх овг аймаг ард түмний аман зохиолд тов тодорхой дүрслэн өгүүлсэн бий. Ортодоксчууд болохоор сомнамбулизмын нөлөөг тайлбарлаж үл болох үзэгдлийн тоонд оруулан хүлээн зөвшөөрөх төдийгөөр аргацгаадаг. Ард түмнүүд энэ үзэгдлийг саран давтах зүүдэндээ явах хэмээн тун оновчтой үгээр илэрхийлдэг юм. Ялангуяа хүүхдүүдэд зүүдэндээ явах үзэгдэл илбэг тохиолддог. Нас биед хүрсэн хойно харин тохиолдох нь ховрдон. Сомнамбулуудын хийдэг зан үйлдэл зарим үед ёр бусын адармантай төвөгтэй. Тэдний зарим нь босоод ховцос давуугааж эхлэн, зарим нь орон байр цэвэрлэн, гурав дахь нь сав сулгуугааж гутал тослоно. Хүүн хэдэн жил бэлгийн божилтынхон эд үед сарны нөлөөнд давтан сард нэг удаа тогтмол тэргэл сартад орноосоо нүдээ хараастай чигээрээ босч ирээд өөрийн мэдээлгүй өмднүүдээ эндүүддэг байсан тухай нэгэн үйлчлүүлэгч маань надад ярьж билээ. Тэгэхдээ урд оройн үлгсэн тэр газраа л өмднүүдээ авна. Нэг удаа эцэг их нь өмдийг нь нуухаар шийдэв. Сарна автагч өвгөн өөрийнхөө үлгүүрээс өмдөөж жигтэйхэн хичээнгүйлэн ирээд байхаар нь эцэг нь тэсэлгүй өмдийг нь авч өгч. Эцэг их нь сэтгэл зүйч мэдрэлийн эмчэд хандан тэр хүүд уул овоо шиг эм бичиж өгснөөс хүүгийн байдал уламд ордов. Эмнээс татгалцаар шийдснээс хойш хагас жилийн дараа сомнамбулизм нь өөрөө аяндаа илаарсан гэдэг юм. Би парапсихологчийн хувьд сомнамбулизм бол өвчин биш, харин тодорхой өөрчлөлтөнд орж чаддаг хүний сэтгэц ухамсарын гайхамшигт чадвар мөн гэж бат итгэдэг юм. Энэ бол ухамсар болоод ухамсаргүй завсрын ямар нэгэн зүйл юм. Хэрвээ Зигмунд Фройдийн нэр томыг ашиглах юм бол сомнамбулизм ухамсарын өмнөө өөр үүргийг гүйцэтгэж байна. Сэтгцийн өөрчлөлтөө хүмүүсийн дунд сарна автах явдал эрүүл хүмүүсийн дунд байдагтай адилхан тохиолдож байна. Хэвэн гэдэг нь юу гэсэн үг болох, чухам ямар агшнаас эмгэг эхэлдэг вэ гэмтийн асуудлуудад өдөө хүртэл эмч нар яг тэг хариулдаг үгүй л байна. Мэдрэлийн эмч нар эрүүл хүмүүс гэдэг чинь ургуулan бодох чадвар алдсан галз амьтад гэж тоглоом шоглоомын хооронд ярьдаг нь ч тохиолдлын хэрэг биш. Басгүй зүүдэлж явах үед эрүүл үед нь яаж ч оролдоод эвлдэггүй байсан шалмаг уян хатан акробатын гэмээр ховорхон гэмээр ур чадвар тодроод ирэх нь ч бий. Зүүдэндээ явах үзэгдэл мод өөр юу ч хамаагүй дээш аврах, үсрэх, авирах, асах тэмүүлэлээр тодорхойлогддог нь ч цөөнгүй. Менчиков өөдрөг үзэлбэрийн судлбарууд номондоо эмнэлэг цахиур хийдэг бүсгүйг ажигласан тухайга бичсэн. Сомнамбулын байдалд орсон бүсгүй дээврийн нарийнхан сонхоор сууран гараад дээвэр дээр гарч ирээд болжуу үйл явдлыг айж хэрвэтэн харавч дуудаж эс зүрхлэх олон хүмүүсийн нүдэн дээр дээвэр дээгүр таваараа зугаалan баахан алхажээ. 1995 онд би үүнтэй адилхан тохиолдлыг судалсан юм. Залуухан хар хүү сэлгэвч аргарч ус аях хоолоогоор дамжин дээвэр дээр гараад хэсэг зугаалснаа гарсан замаараа эргэж байшинд орж ховцаа тайлаад орондоо оров. Өдөр нь сэрүүн байхад нь нөгөө сэлгэвчээрээ гараад орхиж гэтэл сэлгэвчний бяцхан онгорхоогоор өрөөсөн гар толгоохоо арайхийн гаргаад золтой л тэндээ гацчихлгүй дөнгөн данган багтаж үлээ. Ус аях хоолонж ганхад савлсан тунч найдваргүй хуучин эд байсан болохоор би сомнамбул гэдэг чинь дэлхийн татах хүчний эсрэг хүч давган байлахаар тохиолддог шиг жингээ өөрчлөлт юм биш байгаа гэсэн бас нэг асуулттай тулгарч байсан юм. Сарны нөлөөнд давтах үзэгдэл хэдэн хормоос цаг хүртэл хугацаагаар үргэлжилдэг юм. Гэхдээ урт хугацааны олон цагийн тэр бүхэл олон өдрийн сомнамбул зүүн боловч тохиолддог юм. Тодруулан ойлгуулахын тулд Францын алдарт сэтгэл мэдрэлийн эмч Пол Жанегийн ажилтны жишээг энд өгүүлье. Түүний үйлчлүүлэгч 20 настай бүсгүй ухамсарт үе өөрчлөлт гарan төрлөх гэрээсээ хэд хоногоор явчихдаг болж. Энэ үед нь түүнийг харсан танилуд нь түүний үйл хөдлөлөөс итгээд ер бусын юм олж хардаггүй байж. Бүсгүй эргэн тойрныхоо хүмүүст энгүүн ухамсартай мэд харагдан
байдгал үйлдэл үзүүлнэ. Зүгээр болохоор бүсгүй гэртээ эргэж ирдэгч энэ хооронд хаана байж юу хийж байснаа ярьж үлч чадна. Шашин номын ухаанд үүнийг хүн унтаж байх үед нэг сүнс нөгөөгөр төр солигдож буй үзэгдэл хэмээн тайлбарладаг юм. Бид болохоор сомнамбулизмын үед аливаа үйлдэл ухамсаргүйгээр үлдэгдэж зэрсний дараа бараг тэр чигээрээ мартагддгийг анзаарсан. Сэтгэц зүй судлаач Осипов дараах ажиглалтыг жишээ болгов. Нэгэн загасчин сарны нөлөөнд авцсан үедээ усан санд бүх загсаа суллаж тавьчаад өглөө нь болохоор хэн нэгэн намайг ичгүүрөө цөлмөж орхиж хэмээн гомдолж. Тэр загасчин өдөр тавьсан хавхандаа шөнө нь өөрөө орчихжээ. Ингээд сомнамбулизмын үед сарны нөлөөнд автагдсад нийгмийн эсрэг янз бүрийн гэмт хэрэг үйлдэж, хулгай хийж, гал тавьж тэр бүхэл хүн алчч магадгүй. Тийм тохиолдлууд цөөнгөө боловч бас байдаг юм. Тухайлбал 1961 онд Америк нэгдсэн улсад нэг бүсгүй сарны нөлөөнд автсан үедээ гар буугаар аав ахыгаа алж ээжигээ хүн шархтуулжээ. Мөн Корсаковын бичсэн тохиолдол байна. Нэгэн сүмийн санвартан шөнөрөө болсон хойно сандал дээр суугаад ном уншиж байтал гинт хутга барьсан ламтан ороод ирж. Тэрээр сандал дээр сууж буй санвартныг ч орон дээр хүн байхгүй байгааг ч анзаарсангүй. Хараатай чигээрээ ор руу очиж хэрэг унтаж байсан бол санвартны цээж байх ёстой тэр газар руу байдаг чадлаараа дүрээд сэтгэл нь амарсан мэт өрөөргөө оджээ. Өглөөн тэрээр ээжийг нь алчсан ихийнхэн сүудэр ус сонзонгаа авахыг шаардаж байна хэмээн зүүдэллээ гэж мөнөх санвартанд зүүдээ ярьж өгсөн гин. Ламтан хүйтэн хөлсөнд норчихсан энэ зүүдэндээс ирсэн бөгөөд зөвхөн зүүд байсанд тун их баярлж. Сеченова сарны нөлөөнд автагсдын үйл хөдлөлийн учир шалтгааныг далд ухамсарт боловсросоор үйл хөдлөл бүхий сэтгцийн үйл ажиллагаа болж хувирдаг тодорхой бус сэрэл мэдрэх хэмээн үзжээ. Нойрны хэвийн давтамж янз бүрийн шалтгаанаар өөрчлөгдөх үед зүүдний эрчимжилт дүр дүрслийн үзэгдлэр бус харин хөдөлгөөний хэв шинжээр илэрдэг юм. Ухамсарын өмнөх шатаар дамжсан ухамсар ухаангүй байдалтай нягт холбогдно. Энэ санааны нотлого болгож Коллинзийн сарны чулуу романд бичсэн нөхцөл байдлыг авч үзье. Романы голбатар Блэк асар том очир эрдэнсийн төлөө сэтгэл нь ихэд зовнон. Рэйчел Виндерийн хайрцагнаас энэ чулууг авч арай найдвартай газар нууж байгаа дүр зургийг Блэк сэтгэлдээ нэг бус удаа товлоно. Тэрээр энэ үйлдэлээ дэндүү тэжээдэн бодсон учраас нөгөөх нь хөтөлбөрчлөгдөн сомнамбулизмд бодит зүйл болж биелдэг юм. Бид аг тарины учир битүүлэг байдлыг сомнамбулизмд нялзах гэсэнгүй. Тэгэд ч би сарны нөлөөнд автах үзэгдэл байгалийн тодорхой хуулиар зохицуулагддаг түүгээрээ бүрнээ тайлбарлагдах ёстой гэж итгэдэг. Гагцгүй сар хүний сэтгэл хөдлөлийг бүрнээ зэмдэж дэлхийн сар хоёрын хооронд сэтгцэн эрчим хүчний төвшөнд хачиргалтай холбоо оршин тогтнож буй хэмээн академик Казиревийн нотлогыг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Чухам ингэж л сарны хэмнэл буй болдог юм. Үрчлээний онцлог. Физиогномикано шинжлэх ухааны хувьд аль эртнээс тодорхой болсон ухаанч өдөө хүртэл Аз, Африк, Өмнөд Америкийн хэд хэдэн оронд царай төр хөрн хүнийг түүний хувь тавилан заяа төргийг шинжих явдал нэн түгээмэл хിവэрэ бараг цорын ганц уламжил тараг хിവэрэ улам хөгжсөөр байна. Олон парапсихологчид ажил үйлдэл физиогномикийг дуртай ашигладаг. Царайны төрөх байдал, өнгө, түүний хэсгүүдийн том баг, хэлбэр галбираар нь физиогномчид ерөнхий онож тавьдаг төдийг би тухайн хүний зан төлөв, сонирхол, авьяасыг ч шинждэг. Оскар Вайлдын Дориан Грейгийн хөрөг хэмэх алдартай романы Нэгэн баатрын амнаас уран бүтээлийн шаналн гадаад байдлыг нь хувирган гутаадаг учраас уран бүтээлч улс ёс мэт муухай төрхтэй байдаг гэсэн гашуун үг ундаг штэ. Хүний сэтгэл зүй бие махбод оюун санааны төлөв байдал нүүр царайд тусгалаа олдог нь эргэлзээгүй үнэн бөгөөд харин дээр өгүүлсэн санаа бодолтой хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй байна. Үүнээс гадна зарим үзмэрч аливаа хүний нүүр царайг хараад заримдаа хөрөг зураг гэрэл зургийг нь харахтал хангалттай хитийн хувь заяг нь төвөггүй хэлж өгдөг. Мөн нас барсан хүмүүсийн хөрөг зураг нь үхлийн тамга гэж нэрлэдэг зүйлч тодорхой төрөсөлддөг юм. Ана Ахматовагийн хүн үхэхийн цаг дор хөрөг дур нь өөрчлөгддөг. Эрс өөр харцаар ширтдэг яруу найрагчийг хөдөөлүүлж ирээд яалтгүй үүнийг би анзаарсан. Энэ цагаас хойш үе шалгахад ирэхгүй миний таамаг нотлогдоод байна гэсэн мөрөгдийг саная. Яруу найрагч эмэгтэй соргог анзаарчээ. Үхлийн тамганы онцлог шинжүүдийг үгээр зурсан нь энэ. Энэ аимшигт тамга хүнийг үхэхээс хавгүй өмнө дарагддаг бөгөөд
Яг үхэхийн өмнөхөн бол туршлагагүй физиогномч хүртэл үүнийг эрхгүй анзаарч хардаг гэж парапсихологчид нотолдог юм. Би 1993 оны хавар энэ үгэнд өөрийн биеэр итгэж байсан юм. Тэр үед би Челябинскийн төмөрлөгийн үйлдвэрийн дүүргийн нэгэн сургууль дээр парапсихологийн ангаах хувьдсийн тухай сурал лекц уншиж байсан юм. Манай хичээл оройтож тардаг бидний тарангууд сургуульд манаачаас өөр хүн үлддэггүй байв. Тэр гайт өдөр дөнгөж сая ажилд орсон хар хүн сургуулийг манаж хонох ёстой байлаа. Энэ бол түүний анхны гараа. Би ангийн түлхүүрээр жижүүрт өгөх үедээ түүнтэй хэдэн үг сэллээ. Түүний хүүтэн царай тоомжиргүй гүйлгсэн харц нь надад айдас төрүүлв. Түүний буй байдал, хөдөлгөөн, харц, явдал, ярианы өнгө цөм нийлээд ямар ч юм бэ нэг аимшигт савин төрүүлнэ. Үүнийг би ганцаараач ажиглаагүй байлаа. Манай курсын нэг сонсогч бүсгүй надтай зүг явсан бөгөөд сургуулаас гарангуутаа энэ манаачийн харц ямар эвгүүцмэр юм бэ? Нуруугаар хүүт өргөчлөө гэж ярхан хэлж байжлаа. Маргааш өглөө бид нөгөө шөнийн манаач алуулсан гэж дуулав. Тэгэхээр тэр 90 царайнаас бид үхлийн тамааг олж харсан ч үж магадгүй. Бас нэг өөр тохиолдол бий. Миний нэг танил парапсихологч физиогномикаас хол хүнэлтэй. Тэр эмгэнэлт явдлын өмнөхөн эхнэрийн царай өөр хүнийх мэт болж өөрхийг харлаа гэв. Өглөөний цайн дээр өөдөөс нь харц суусан тэрээр удтал харсан эцэс тэсэлгүй чи зүгээр үү гэж асууж. Тийм ээ бүх зүйл сайхан байна гэж тэр нэмсгэлэн хариулв. Тэрээр нөхөр рүүгээ харан нэмсгэлзээр байсан ч төрөлхийн ялдам нэмсгэлэл нь аимшигтай ярзаалт болгон хувирч гарцнаас нь үхлийн жаварсан хийх шиг болж. Төгшүүрт мэдрэмж улам даамжирсаар байсан боловч энэ бүхэн ердөө л тэгж санагдсан хэрэг хэмээн тэрээр өөрийгөө хүчлэн муу бодлоосоо ангиж ирэхин тулд ажилдаа улаарчээ. Хэдхэн цагийн дараа эхнэр чинь автомашины ослоор нас орлаа хэмээн түүнд мэдгдсэн гэдэг юм. Дараагийн жишээ бол сонгодог уран зохиол. Михаил Юрьевич Лермонтов манай үеийн бааtruудынхаа нэг бүлгийг хөвд заяанд итгэгч гэсэн нэртэй төрөвхта эмгэнэлт бодит явдлыг дэвсгэрлэн төрөмсөн нь хожим тодорхойлсон юм. Энэ бүтээлийн гол баатар Печорын дэслэгч Вүүлижийн өөдөөс харан сууж явхуда нүүрнээс нь үхлийн тамга олж харснаа өөрт нь хэлдэг. Дараа нь Вүүлиж тэнд байсан зэргийн дарга нарын нүдэн дээр өөрийгөө буутахаар цэнэгтэй гар бууны гохтарсан боловч буун бараад болдоггүй. Мэдрэмжэндээ хурдчаа хэмээн тэгсэн Печорын унтахаар явна. Тэгтэл шүн дунд түүнийг сэрээж дэслэгч Вүүлижийг Согту Газака цавччихлаа хэмээн хэлнэ. Дараа нь юу болсныг бичвэрээр нь сонирхъя. Тэрээр амьсгаа татхын босгон дээр байсан бөгөөд ердөө түүний зөв гэсэн хоёрхан үг хэлв. Энэ үгийн битүү утгыг би ганцаараа л ойлгосон. Энэ бол надад хандсан үг. Би л хөөрхий түүний хувь заяг өөрийн мэдээлэл өгтөн хэлж мэдрэх юм ч намайг хуурсангүй. Би түүний өөрчлөгдөж хувирсан царайнаас удахгүй ирэх үхлийн тамхыг олж үзжээ. Ирээдүй ялангуяа эмгэнэлт ирээдүй үрчлээ болгонд харцсанд инээмсэглэлд тэр бүхэл хүний үсний засалтанд хүртэл жин тан төлөвлөгдөн шингэдгийг бид тодорхой харлаа. Гэтэл үнэн хэрэгтэй хувь заяаг ганц нэгхэн тохиолдол урдчлан хэлж болдог юм. Харин нүүр царайг шинжгүй нь үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг эмчилгээ хийх үедээ тандан судлах хамгийн хялбар арга юм. Өнөө эртний цаг үед физиогномикийн сургаалд Аристотель ч үүнийг тэмдэглэсэн бий. Ингээд Европын хувьд энэхүү ухааны оргилцэг нь 18-аас 19-р зууны заагүй байлаа. Энэ нь юун дөрөнд Швейцарын шашин ёс суртахууны номлогч яруу найрагч судлаач Йоганн Каспар Лафайтерийн нэртэй холбоотой. Лафайтерийн үндсэн сургаалууд тухайн үеийн анагаах ухаан, гэмт хэрэг судлал, гүн ухаанд жинхэнэ эргэлт хийсэн. Европ төв тэр яра Швейцар иргэн өвөрмөц үзэлд автжээ. Оншилгооны энгийн түргэн хэлбэр арга, Лафайтерийн үзэл санааны шинэлэг, хүртээмжтэй байдал олонний анхаарлыг эрхгүй татаж байлаа. Орчин цагийн физиогномчид нүрийн төрөх хүний зан төлөвтэй нэгэн адилаар 30 наснаас хойш бүрэн төлөвшдөг хэмээн нотолдог юм. Гэхдээ зарчмын хувьд бол аль ч насны үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, оюун санааны ертөнцийн байдлыг нүр царайгаар нь тодорхойлж болно. Ийм тохиолдолд тухайн парапсихологч задлан шинжилгээг сонирхогч басгүй хичээнгүй ухаан физиогномикийн салбарын өргөн мэдлэгтэй байх учиртай. Оскар Вайлдын бүтээл рүү дахин хандъя. Дориан Грей өөрийн ёс суртахууны уналтаа олноос уран чадварлаг нууж залуухан сонирхолтой хэрэг хэвээрээ байдаг. Гэтэл түүний хөргөн нүтэлж зураг дээрээс хүн бус харшгүй муухай амтэн ширтэн байдаг юм. Вайлд ахын ерөөдийн байдлыг хэдрүүлж бидний байдгаараа нууж хаацаалдаг нүгэл хилэнц бүхэн нүүр царайнд аимшигтай үл арилах тамгуулан буудгийг урам сэтгэнжийн аргаар уншигчдад үзүүлж үүнийг баллаж ярилах боломж байхгүй.
Бид бүхэн эргэн тойрондоо дүнсгэр, бүрзгэр, өвчин зовлон давтсан хүмүүсийн царайг олж харах нь улантай байдаг. Аз жаргалаар гэрэлцэн царай тэр болгон харагдаад байдгүй штэ. Шохоорхоод байх шалтгаан ховор болохоор өөрийгөө толон тарагч зөөрөлдөв байгаа юм. Гэхдээ л толон тарж нэмсгэлцгээ. Ямар ч шалтгаангүйгээр зүгээр л инээ. Таныг сайхан инээдгийг би мэднэ. Өөртөө болоод энэ ертөнцийн амьд бүхэн амар амгалан төгс төгөлдөр сарвал ухаан эвлэрэл авьяас хөлмөрт дурлахыг хүсгэтэн. Дахиад нэмсгэл. Таны харцнаас сайн сайхан хайр дурлалын гэгээн сайхан туяа цацарч байна. Царайт нь гэрэлтэж та эрүүл сарвал болно. Нэмсгэл. Та Ганагийн сувгийн контентыг үзлээ. Лайк, шеэр, subscribe хийгээ битгий мартаарай.